Ээж яач ба? Харин тийм ээ. За сайн байцгаана. Сайн байна уу та? Сайн байна уу? Хөөе та нар цаг барьж мэдтгүү. Өдөөнийх юм уу? Жохон төвчрээтэй байж та. Уу хот өнөөдөр л төгжирж байгаа юм уу? Тэрчнээ цаг хүлээлгдэг юм би. Би энэ ажилтаа байна шүү дээ. За газ яри суу. За юу 20 өдөр тодорсон тийм биз дээ. Би бас ингэ төрсөн дүүгийнхаа төлөө ингэ та нартай уулзахаа сууж байна. 20 гэдэг чинь тийм амархан юм уу? За танахаас хэдэн хэрэг дэргээс хэлээд тах. Аав байж хоёрын ах дүүнэр гэдэг нэг 20 хүн байгаа юм л да. Манай үгсэн аав ээж чи ах дүү гэл нэг хэдэн хүн ирэх юм бэ мөн үү? Юу ээж манайх ч хэдлээ 700-аад хүн зарим нэрийг үш. Хөдөө орнотгийнхоо орууд бараг 1000-аад хүн ирнэ шүү дээ. Одоо тийм 1020 хүн юм уу? Яг олиогчтэй тань. Үгүй тэгвэл бараг нэр энэ resort-од биш ресторан хийж байсан юм шүү. Хамаат нар онгоо болох юм байна л да. Анханаас яамкаг ингэ танилцахад би ээлжлээ шүү дээ. Яа. Одоо тэгээд нөгөө инж минжний асуудлаа яаж зохицуулах гэж байна. Яг ч. Одоо тэгээд хүмүүсийн дэргэд нэг хачи юм өгөөд хүнийг эвгүй байдалд оруулаад байв да. Дараа нь л бол золигтой юм өгч чаддаг. Тийм үнэхээр хөгийн юм өгөхгүй дэвэл одоо дараа нь гэрт нь очиод ч юм уу тий. Үнэхээр гайгүй билэг байвал өгж болно. Гол нь тэр ийм хормын тэр юу тэр үнлэмжийн унгаа ичваа тэр. За яг тийм надад нэг хураач хөрөнгөлөөс эдэн дөрөв байгаа тийм. Боломж болцоогоор болгоно болох. Та хэд бас одоо боли өгөн төрсөн ах дүүнэрт нь юм өгдیں۔ Гэхдээ та нарыг хараад ах чадахгүй юм шиг байна. Ядаж миний ээжид нэг айтайхан боли нэг алтан бөгж биш юм аа гэж нэг алтан нэг гинж хамгийн бага сорцтой оронж яах вэ? Нэг хүмүүсийн нүдэн дээр нэг өгж байгаа харагдаарай. За ээж юу яалаа би одоо ажилтай. Голон дээр инж бэлэг тэр хамаатнууд нэг айтайхан хувцал гэрээ ядаж. За тэгээд дараагийн удаа одоо цаанаараа бариараа да. За нэг миний хөртөө. Хойлооч гэсэн ажиллаа бодох. За баяртай гэж тэгж байгаа яриа. Ярина юм чи. За. 3 мөнгө аяг одоо авах гэж явж би орж байна. За хүй болдоо. Сайн уу. Яар сонин үнтэй сонин газар гинт таарчаа өө. Яа, за сонь сайхан. Би энэ хажуу талд нэг 20 болж байгаа шүү дээ. Үйл дүүгээ өрөмд ирсэн. Энэ хажууд уу? Тий. Тэгээ өгсөн чи ирсэн аахгүй. Тэгээд нөгөө нэг сая хөдөөс хааш ирж байхдаа мөнгө аяг нөгөө нэг эмэг зүүл үнэт хэдлийн юмнууд мартчих өгдөрч. Яа балрах. Тэгээд одоо энэ хараа хуучин ч нөгөө виз тавкагээ байсан шүү дээ. Ингээ алтан завья гэдэг юм болцсон юм байна. Үнэт хэдлийн бүх төрлийн одоо энэ төрөлдсөн үзэсгэлэн худалдаа юм байна. Тэгээ ийшээ орж нөгөө юмнууд нь авахгүй явж байгаа байхгүй салгалаад. Зүг. Алт, мөнгө, манайд те эмэг зүйлт бүгд Зүг. тэгэхээр танаа нөгөө нэг улаана хүнтэй соосноо. Улаана үстэй. Аривка. Тий аривка. Байж байгаа цтой. Дари намраас хүн амтай суун гэж сандаргаал. эртхэн бэлдээрээ өө. Мэдв. Одоо энэ хөрмийн ордноор л ерөөсөн мөнгө аяг нөгөө нэг алт өнөд идлүүдээ мартсан хүмүүс ч ийшээ хөөд идэм байд. Яг хажууд нь үйд юм биш үү алтан зав явж хөрмийн ордны ийм ойрхон. Тийм байна те. Тий. Орхон надтай орж байгаа. Жог нь дүүтэйгээд нэг хідэн цаас хадгалцсан байгаа. Чи сухал шүү. Наадхандаа тааруулаад тийг ороод эртхэн юмнууд ин авчихвал да бас надаа нэг жоохон тусдаад өгчих. Орох. Тий орын. Би ер нь 20 мэхэ болд юм уу дөө? Яаж байгаа? Угаасаа нэг 20 мэхийг сонирхол алгоо. Би уус царханд ч ойлгуулаа хэлчихье. Йоо, за бойл. Чи ямар гомдмоор юм бэ?
Яасан? Юу гэсэн үг юм? Тэгээ миний хичээл зүтгэл тэгээ яах юм? Би бүгдийг болгоцсон шүү дээ. Би тэр ээжд нь алтан эмэг бөгж зүм ахад нь би алтан хаяг авцсан шүү дээ бүр. Тэгээ би хамаатан садан цөөдөд байна гэхээр би бүгдийг найзуудтайгаа бүгдийг нүртэл дуудсан шүү дээ. Өсөж цангасч өдөө хэмэртэй. Шарка. Яаж ч цаагаа нь юу гэж ганц дөгөө хүний дор оруулах тийм биз дээ. Йоо, миний хагас нар хамгийн мондгон шүү. Агаан болгоно л гэсэн бол болгон заяа.